Спортын топ төрлийн нэг болох крикетийн сонирхогчдын клуб манай улсад 2007 онд үүсгэн байгуулагдсан байна. Харин 2010 оноос эхлэн эрчимтэй хөгжиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар насан туршидчдын 3 баг нийтдээ 60 гаруй тамирчид энэ спортын төрлөөр тогтмол хичээлдэг байна. Крикетийн спортоор хичээллэхийн тулд зориултын толгой, гар, хөл болон эмзэг эрхний хамгаалалттай байх хэрэгтэй төдийгүй цохиур бөмбөгийг ашиглаж тоглодгороо бусад спортын төрлөөс онцлог юм байна. За нийтдээ баг бол 11 гишүүнтэй. Нэг багт. Тэгээд тоглолт эхлэхээс өмнө одоо хоёр шүүгчийн одоо юунд хяналтанд ор багийн ахлагч нар одоо шодож ямар баг нь одоо тэр тухайлбал цохиуртай одоо хоёр цохичоо тоглол баацмайныг гаргаж тоглох уу эсвэл бол бүх 11 тоглогчоо талбай дээр гаргаад одоо ингэж одоо товтлж тоглох уу гэдэг. Иймэрхүү байдлаар одоо сонголтоо хийдэг. За ингээд одоо хэрвээ талбай дээр 11 тоглогчоо гаргаад ингээд довтлж тоглоно гэх юм бол 11 тоглогчийн нэг нь ээлжилж одоо нэг нь одоо бөмбөг шидэж тэр босгод тавьсан одоо шонг цохиж унгаах баацмайн буюу тэр цохигчийг аль болохоор одоо хурдан тоглолтоос гарах тэр тухайн цохиуртай тэр баацмайн тоглогч маань аль болохоор бөмбөгийг одоо холц цохиж шон хоорондоо зөрж гүгээд ингээд одоо ран буюу гүйлт хийж ингэж оноо авдаг. Тэгээ хин олон одоо ран хийж гүйлт хийсэн баг нь одоо өөрөөр хэлбэл хожил авдаг гэсэн үг. Крикет өөрөө бас тийм spirit of cricket гэж одоо маш том одоо юу байдаг л да одоо амин сүнс гэх юм уу. Энэ бол философи нь бол бусдынхаа хүндэл, өрсөлдөгчөө хүндэл, шүүгчийн одоо ахмадынхаа багийн ахлагчийнхаа үгийг бол даг, дүрм журмаа барь. Дөрөөсөө маш тийм одоо гүн гүнзгий юм философи юм спорт. Энэгээр хичээлээ зөвхөн одоо юу гэдэг тамирчин болохоос гадна төлөвшөлт нь айгүй хэрэгтэй юм болдог. Энэ бол сүүлийн 2-3 жил аюух ажиглагдаж байгаа. Ялангуяа энэгээр хичээлж байгаа хүмүүсийн хувьд бол тий. Крикет нь туршилтын крикет буюу 5 өдөр үргэлжлэх тоглолт, 1-р ангиллын крикет буюу 1 өдрийн 20 буюу 4 цагийн тоглолттой крикет гэдгээрээ хоорондоо ялгагддаг байна. Харин орчин үед 20 форматыг оруулснаар хүмүүсийн сонирхлыг илүү татах болжээ. Нөхөрсөг спорт гэдгээрээ алдартай крикетээр жил гарын хугацаанд хичээллэж байгаа Амгаланбаатар мөнхчин нар энэ спортыг биесээ хүндэтгэх болон багаар ажиллах чадвартай болгодог гэдгийг онцлон хэлж байсан юм а. Энэ спорт нь өөрөө их нөхөрсөг спорт. Тэгээ тийм болохоор тэгээ манай сургуулийн нэг хууль сургуулийн сургууль шүүхийн шийдвэр үүсгэх сургуулийн нэг бүрдүүдгүй клубийн спортоор бүгд хичээлдэг байхгүй. Тэгээ бүгд энэ спортоор тэг хичээлэх болсон. Одоо энэ спортоор хичээлснээр одоо энэ спорт нь хүмүүсийг одоо илүү төлөвшүүлж өгдөг. Тэгээд гүйж мөнхийн бэлтгэлтэй байдаг болохоор эрүүл мэндэд тустай. Ярим багаараа хамт олоороо ажиллах тий. Тэгээд ярим нэг төлөө гэсэн тийм их сурсан да. Энэ спорт өөрөө нэг гарал үүснэ болохоор ерөөсөн нутгаа. Гарал үүснэ болохоор нэг нутгаал ерөө хамгаалсан. Тийм дэрэлтэй байхгүй. Тэгээд одоо би нэг багийн хүмүүсийг хайрлах, хамгаалах тэр талдаа их нэлээд суралцсан л да. Энэ клубын тамирчид крикетийн спортыг Монголд хөгжүүлэхийн тулд өсвөр насныхан болоод баян хошуу, гачуурт зэрэг аслагдсан дүүргүүдийн хүүхдүүд рүү чиглэн сургалтаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар тогтмол 70-80 хүүхэд энэ спортод дурлан 7 хоног бүр байнгын бэлтгэл хийж хичээлдэг болжээ.